Сайн байцгаана үзэгчдээ. 17 оны 3 дугаар сарын 15 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут айлчлан ирсэн байна. Энэ цаг мөчид мэдээж Icon цэгийн минь болон үндэсний латрын Facebook хуудасаар бидний хүлээн авч байгаа үзэгчдээ Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латрын ээлжид цаашинхэн тохирлыг яг энэ цаг мөчид шууд хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж миний дэргэд дөрүүдийн 1 2 3 дугаар зэрэг болон 6D 642 гэсэн тохирлуудын маань азтан өнөөдөр тодорхой байгаа. Өнөөдөр магадгүй тохирлыг маань анх удаага үзэж байгаа үзэгч яхан бол та үндэсний латрын тохирлд оролцохдоо өөртөө хамгийн ойрхон барьж байгаа манай тасалбар борлуулах цэгүүд дээр очиод тоглох хугацаа худалдан авч бүгснээр тохиролтой оролцох боломжтой юм. Таны тохирлын хариуг бид 7 хоногийн сандгой тоотой өдрүүдэд буюу даваа сав баасан гаргуудын 17 цаг 30 минутанд азтнуудад тодруулж за 4D 1 2 3 дугаар зэрэг 6D 642 гэсэн тохирлуудын азтнуудыг бас тодруулдаг байгаа юм. Ингээд уламжил ясаараа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийн маань тохирол эхлэх болно. Үзэгчдэд дөрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс хүртэлх цэвэр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонод маань 4 удаа давхцсанаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан гэж та ойлгож болох юм а. Эндээс санамсаргүйгээр 4 бөмбөлөг Үндэсний латрын маань ээлжид тохирол үзэгч та бүхэнд яг энэ цаг мөчид өргөжлөн хурж байна. Дөрвөн баг зэргийн техникийн саадал гарсан учраас үзэгчдээс хүлцэл өчөж байна. Гэхдээ та бүхэн маань санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл үндэсний латрын маань маш олон хөндлөнгийн хянагчдын дор тохирол маань олор шууд явагддаг байгаа. За дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол маань үзэгчдэд хурж байсан. Тэгэхээр дөрүүдийн маань хувьд бол 40 ширхэг бөмбөлгнөөс 4 бөмбөлөг гарч ирдэг байгаа. Дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол дээр 6 7 2 3 6 7 2 3 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Үзэгч та бүхэн хөө 4 бөмбөлгийг яг дараалын дагуу дөрүүлэн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авснаар 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын маань азтан болж байгаа гэсэн үг юм шүү. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын маань 4 бөмбөлөг гарч ирсэн бол үргэлжлүүлэн одоо 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол үзэгчдэд уламжлалсаар үргэлжлэн хүрэх болно. Шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгааг үзэгч та бүхэн маань харж байна. Эндээс мөн адилхан санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх өгөө тэрхүү 4 бөмбөлгийг та яг дараалын дагуу дөрүүлэн зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой юм. Энэ бол 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлоо ингээд үзэгчдэд амжилт хүсье тохирлоо үргэлжлүүлцгээе. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг яг энэ цаг мөчид эргэлдэж байна. Эндээс санамсаргүйгээр 4 бөмбөлөг одоо гарч ирэх болно. Эхний бөмбөлөгний дугаар тэг. Эхний бөмбөлөгний дугаар тэг. Бөмбөлөгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5, хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд 3 дахь бөмбөлөгний дугаар 2, 3 дахь бөмбөлөгний дугаар 2. За 0 5 2 гэсэн бөмбөлгнүүд гарч ирж байна. Энэ цаг мөчид өргөжлөлтөнд 4 дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. За дараагийн бөмбөлөгний дугаар 4 ингэснээр шилэн хоргоноос тэг 5 2 4 тэг 5 2 4 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та 4D дээр маань бол 4 орондоо та бүгэлдэг шүү дээ. Тэгэхээр магадгүй бас төрсөн өдрөөрөө тэг 5 24 гэд бүгэлчихсэн болвол та азтан болсон байх магадлалтай. Үзэгч та бүхэн хөө 4 бөмбөлийг яг дараалын дагуу дөрүүлэн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За энэ бол 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол байсан. Өргөжлөл бүгдээрээ хамтдаа нэгдүгээр зэргийн тохирлыг одоо тоглох болно. 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлгийг зөв тааснаар азтан болох боломж 4D тохирол дээр маань байдаг. 4D-ийн 1-р зэргийн маань тохирлын хувьд шилэн хоргонд мөн адилхан тгээс хэсгүрлэх цэвэр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгааг үзэгч та бүхэн энэ цаг мөчид харж байна. За эндээс мөн адилхан санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх өгөөд тухайн 4 бөмбөлийг үзэгч та яг дараалын дагуу дөрүүлэн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөд авах боломжтой гэсэн юм. Та 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж байсан. Дараагийн удаа та 1000 дахин өсгөж авч байсан бол мэдээж 1-р зэргийн тохирол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авдгаараа бас өмнөх 2 тоглолтоос арай өөр байгаа. За ингээд үзэгчдэд амжилт хүсье 4D-ийн 1-р зэргийн тохирлынхаа азтнуудыг тодруулцгаая. 4D-ийн 1-р зэргийн тохирлын маш шилэн хоргонд эргэлэг 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та харж байна. 4 бөмбөлөг гарч ирэх болно.
2 дахь бөмбөгний дугаар 6. Тэг 6 гэсэн хоёр бөмбөг шилэн хоргоноос гарч ирсэн 3 дахь бөмбөгийг харцгаая. 3 дахь бөмбөгний маань дугаар 5 гэсэн бөмбөг гарч ирж байна. Тэг 6 5 гэсэн 3 бөмбөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. Ингээд бүгдээр хамтдаа дөрүүдийн 1-р зэргийн тохирлын маань сүүчийн бөмбөгийг харцгаая. Сүүчийн бөмбөгний дугаар 3. За сүүчийн бөмбөгний дугаар 3 ингэснээр шилэн хоргоноос маань тэг 6 5 3 тэг 6 5 3 гэсэн дөрвөн бөмбөг гарч ирсэн байгаа. Үзэгч та дөрөвнийхөө харж байгаа дөрвөн бөмбөгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тавьж чадсан бол өөрийн тавьсан бацаага 2000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За ингээд нийтдээ дөрвдийг тоглосон эрхэм үзэгчдэд маш их баярлалаа. Дөрвдийн маань азнууд энэ цаг мөчид тодорсон учраас аздан болсон үзэгч байвал танд баяр хүргэе. Өргөжлөл нь 50 сая төгрөгийн хонжоортой 6D тохирлын азныг тодруулах болно. За шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давтсан 60 ширхэг бөмбөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань нэг нь л гэхэд 6 удаа шилэн хоргонд байрснаар тунгаахгүй 60 ширхэг бөмбөг энд эргэлдэг болно. Эндээс санамсаргүйгээр 6 бөмбөг гарч ирэх бөгөөд тэрхүү 6 бөмбөгийг үзэгчдээ дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөгийг зөв таасан тохиолдолд 1500 төгрөг, 3 бөмбөг зөв таасан тохиолдолд 15000 төгрөг, 4 бөмбөг зөв таасан тохиолдолд 150,000 төгрөг хойж ухаалтаа 5 бөмбөгийг зөв тааснаар сая 500,000 төгрөгийн аздан болох боломжтой. За мэдээж 6 бөмбөгөө зургуулын дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааснаар та 50 сая төгрөгийн аздан болох боломжтой. Энэ бол 6D тохирол байгаа. Ингээд 6D тоглож байгаа үзэгчдэд маш томоос том амжилтыг хүсээд тохирлоо өргөжлүүлье. Одоо бол шилэн хоргонд маань 60 ширхэг бөмбөг эргэлдэж байгаа. 6 бөмбөг зөв тагаад 50 сая төгрөгийг хожих боломж 6D тохирол дээр маань үзэгч таныг хүлээж байгаа юм. Ингээд эхний бөмбөг гарч ирлээ. Эхний бөмбөгний дугаар 1. Эхний бөмбөгний дугаар 1. Хоёр дахь бөмбөгний дугаар 7. За үзэгчид маань 1-7 гэсэн хоёр бөмбөгийг урдаас нь дараалалаар нь таасан бол 1500 төгрөгийн аздан болж байгаа. Үүнээс таны хожих мөнгөнд өсөж явах боломжтой. 3 дахь бөмбөгний дугаар 3. 3 дахь бөмбөгний дугаар 3. 1 7 3 гэсэн 3 бөмбөг гарч ирсэн. Энэ 3 бөмбөгийг зөв таасан бол 15,000 төгрөг хожиж байгаа. Үүнээс мөнгөнд өсөж явах боломжтой. 4 дахь бөмбөгний дугаар 8. 4 дахь бөмбөгний дугаар 8. За мэдээж та 1 7 3 8 гэсэн 4 бөмбөгөө зөв таасан бол 150,000 төгрөгийн аздан болж байгаа. 5 дахь бөмбөгийг харцгаая. 5 дахь бөмбөгний дугаар 3. Дараалал нь энэ 5 бөмбөгийг зөв таасан бол сая 500,000 төгрөгийн аздан болж байгаа юм шүү. За 6 дахь бөмбөгийг харцгаая. 6 дахь бөмбөгний дугаар 1. За ингэснээр 50 сая төгрөгийг манд тодруулсан сүүлчийн 6 дахь бөмбөг гарч ирсэн. Гарч ирсэн дараалалаар нь бөмбөгнүүдийг танилцуулъя. 1 7 3 8 3 тэг. За давтаж хэлье. 1 7 3 8 3 тэг гэсэн 6 бөмбөг 6D тохирол дээр маань гарч ирлээ. Үзэгч та бүхэн дарааллынх нь хувьд за нэгийн тооноос эхлээд ингээд урдаас нь за эсвэл тэгийн тооноос эхлээд хойноос нь ингээд 6 бөмбөгөө зургуулангийн зөв тааж чадсан бол 50 сая төгрөгийн аздан болж байгаа юм. Та хамгийн багадаа 1500 төгрөгнөөс эхлээд өөрийн таасан бөмбөгний тоогоор мөнгөнд өсөж явах боломжтойгоор 6D тохирлын маань аздан болсон байгаа гэсэн үг юм. За ингээд 6D тоглосон үзэгчдэд баярлалаа. Өргөжлөлөн Монголын хамгийн өндөр хонжоортой үндэсний лотерейн хамгийн өндөр хонжоортой тохирол сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр хамгийн сүүлд үзэгчдэд хүрдэг байгаа. За шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөг байрлсан байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр бөмбөгнүүд маань нэг нь гэхэд л нэг байгаа гэдгийг үзэгчдээ санаах хэрэгтэй. Эдгээр 42 ширхэг бөмбөгнөөс санамсаргүйгээр 6 бөмбөг буюу бөмбөг гарч ирэх өгөөд тухайн 6 бөмбөгийг үзэгч та дараалал огт харгалзалгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. 642 тохирлын маань нэг онцлог бол 7 дахь бөмбөг буюу бонус бөмбөг гарч ирэх болно. Тэрхүү бөмбөгний тусламжтайгаар 10,000, 300,000, 12 сая төгрөгийн аздан тодрох боломжтой гэсэн үг юм. За ингээд үзэгчдэд амжилт хүсье. Энэ бол 642 тохирол үзэгч та бүхнийг маань аз ивэг.
нэг бөмбөлөг ердөө нэг л байраас нь 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та харж байна. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 24. Эхний бөмбөлөгний дугаар 24. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 32. 32 гэсэн хоёр бөмбөлөг гарч ирсэн байгаа. Эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг дараа логт хамааруулгүйгээр зургуулын эзэг тавал аздан болно. 3 дахь бөмбөлөгний маань дугаар 7. 3 дахь бөмбөлөгний маань дугаар 7. 4 дахь бөмбөлөгний маань дугаар 12. 4 дахь бөмбөлөгний маань дугаар 12. 32, 7, 12 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн. 5 дахь бөмбөлөгний дугаар 37. 5 дахь бөмбөлөгний дугаар 37. За үзэгчдээ сайн тод харуулах үүднээс бөмбөлгнүүдийг эргүүлж харуулад байгаа. 6 дахь бөмбөлөг гарч ирж байна. 6 дахь бөмбөлөгний маань дугаар 11. 6 дахь бөмбөлөгний дугаар 11. За ингэснээр 120 сая төгрөгийн азтныг тодруулж байгаа үндсэн 6 бөмбөлөг маань гарч ирсэн. Одоо харин бонус бөмбөлөг гарч ирэх болно. Бонус бөмбөлгийг харцгаая. 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний дугаар 21 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За сүүлийн бөмбөлөгний дугаар үзэгчдээ эхлээд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалал. Зөвлөе. 24, 32, 7, 12, 37, 11 давтаж хэлье. 24, 32, 7, 12, 37, 11. Энэхүү үндсэн 6 бөмбөлгийг үзэгчдээ дараалалт хамааралгүйгээр зургуулсан энэ зөв таасан бол 120 сая төгрөгийн аздан болж байгаа. За харин өнөөдрийн тоглолтын маань бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөгний дугаар 21 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. 7 дахь бөмбөлөгний дугаар 21. Энэхүү бөмбөлөгний тусламжтайгаар өнөөдрийн 642 тохирлын маань 10,000, 300,000, 12 сая төгрөгийн аздан тодорч байгаа гэсэн юм. За ингээд 642 тохирол маань тун амжилттайгаар азднуудаа тодруулснаар өнөөдрийн тохирол маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн тохирол Баасан гарагийн 17 цаг 30 минутанд Icon цэгийн болон үндэсний шатрын албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ уламжил ясаараа хүрэх болно. Ингээд үзэгчдээ дараагийн тохирол хүртэл түр баяртай.